хэсэг дээр нь аав гэж биччихье. Хэдэн төгрөг өгсөн бэлээ? 3000 төгрөг. За тэгвэл энэ мөнгнөөс та хоёр зургийн дэвтэр 800 төгрөгөөр авах болсон байна. Тэгвэл юунд хэрэгэлсэн гэсэн хэсэг дээр нь зургийн дэвтэр. Дэвтэр гэж бичээд 800 төгрөгтэй мөнгөний хэмжээ дээр. Тэгвэл одоо та хоёрт хэдэн төгрөг үлдэх үү? Зөв. 2200 төгрөг үлдсэн. Тэгвэл үлдсэн мөнгө гэсэн хэсэг дээр 2200 гэж бичгэнэ. За тэгвэл ээж чи өнөөдөр дахиад 1000 төгрөг та хоёрыг заримыг ав гэж үгүй. Тэгвэл хин өгсөн хэсэг дээр ээж гэж бичээд мөнгөний хэмжээ дээрээ 1000. Ингээд та хоёрт одоо 3200 төгрөгтэй болсон байна. Энэ мэтчлэн хүүхдүүд маань мөнгөнийхөө одоо орж гарч байгаа бүртгэлийг бичээс гадна өөрийнхөө хичээлийн хуваарийг бичиж болно. Мөн найзуудынхаа утасны дугаар, гэрээ аягийг бичиж болох ийм олон талын одоо ашигтай ийм дэвтэр байгаамаа. Иймээс бяцхан санхүүж та нар энэ бяцхан санхүүж дэвтрээ хөтлөн ирээдүйн саятангууд болцоогоорой. Хүүхдүүдээ энэхүү дэвтрийг хөтлснөөр бяцхан санхүүж би ирээдүйн саятан болно. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. За тэгэхээр Source цаа нэвтрүүлгийн маань Монголд үйлдвэрлэв болон эхэлж байна. Тэгэхээр Монголд үйлдвэрлэв болонгаар бид хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын харилцагчдын хийсэн тоног төхөөрөмж болоод бараа бүтээгдэхүүнийг та бүхэндээ танилцуулдаг байгаа. Тэгэхээр энэ удаагийн булангаар бид эсхийн үйлдвэрийн тоног төхөөрөмж болоод ноосны гар самны талаар танилцуулгыг бэлдсэн байгаа. Магадгүй та эдгээр бараа бүтээгдэхүүнийг хайж байгаа бол энэхүү болонд анхаарлаа хандуулаарай. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. Source цаа нэвтрүүлгийн маань Монголд үйлдвэрлэв болон эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр бид тоног төхөөрөмж бараа материалыг Монголд үйлдвэрлэж байгаа хүмүүсийг та бүхэндээ энэхүү булангаараа танилцуулж мөн захиалга авдаг байгаа. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлэгтээ бид хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын харилцагч Хатантууд бүлгийн баасан жаргал эгчийг тоног төхөөрөмжөд танилцуулаач хэмээн урьсан байгаа. За танд өдрийн мэндийг хүргэе. За баасан жаргал эгч хоёлаа тэгэхээр нэг машины хажуу зогсож байна тийм ээ. Тэгэхээр хоёлаа энийгээ бас үзэгчдэд танилцуулъя. Энэ юуны тоног төхөөрөмж вэ? За энэ маань ноос сэмлэх бутлах төхөөрөмж Монгол одоо уламжлалт гар аргаар гэрийн эсхийг хийдэг байсан. Үүнийг механикжуулж бүтээмжийн өндөрсөх нэгсэндээ ийм төхөөрөмж үйлдвэрлэж байгаа. Нэгвэр ноосоо бутлах, сэмлэх одоо ингээд ширхэг бүрчлэн задлах ийм төхөөрөмж байгаамаа. За тэгэхээр ноос сэмлэх төхөөрөмжтэй маань уялдаад бас хамт өөр төхөөрөмжүүд байх ёстой. Эсвэл энэ маань л өөрөө яг ноосоо сэмэлждэг үү? Энэ төхөөрөмжөөр ноосоо сэмэлж бутлаад эсгэрүүлэх барбан гэдэг тусгай төхөөрөмж байгаа. Хоёлаа тэгвэл одоо барбаныг үзэхөд. За тэгэхээр бид одоо харин барбаны хажуу зогсож байна тийм ээ. Тэгэхээр барбанаа үзэгчдэд танилцуулбал. За барбан одоо эсхийг чангаруулах, нягтруулах зориулттай тоног төхөөрөмж хоногт 15-аас 20 эсгий гаргах хүчин чадалтай. Эсгийний хувьд болохоор яг метр 80-аас 5 метр 5-20-тэй эсгийг гарах боломжтой. За. Барбаны одоо юу гэдэг хүчин чадал бол нэлээд өндөр юм байна шүү дээ. Тэгэхээр энэ бол бүр нөө үйлдвэрлэл гэр бас хийж байгаа хүмүүс нэлээд томхон төвшний хүмүүс байвал зүгээр юм байна тийм. Гэрийн эсгийг хийх зориулттай үйлдвэрлэлийн хэмжээний том тоног төхөөрөмжлөлтэй. Хатантууд бүлгийн хувьд ерөнхийдөө одоо тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа ер нь явуулаад хичнээн жил болж байгаа вэ? Одоо туршлагыг би үзэгчдэд хэлэх гээд байна л да. Манай бүлэг болохоор одоо тоног төхөөрөмж үйлдвэрлээд 4 жил болж байна. Эхлээд жижиг аврын ноос боловсруулах төхөөрөмжүүд үйлдвэрлэдэг байсан. Сүүлийн жил бол том одоо гэрийн эсгийн үйлдвэрлэж байна. Тэгэхээр жижиг аврын гэж хэлсэн манай үзэгчид ялангуяа жижиг аврын тэр нөгөө гар самыг их сонирхож ийсэн. Тэгээ бас тэр талаар мэдээлэл өгөөч гэж хандж ийсэн. Тэгэхээр хоёул одоо гар самн дээр очиод үзэгчдэд танилцуулъя тэхөө. За. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. За тэгэхээр бид гар самн дээр хөрөлцөн ирээд байна. Тэгэхээр гар самныхаа давуу талыг манай үзэгчдэд танилцуулаач. За манайх 2-оос 3 загварын гар ноос самнах машиныг үйлдвэрлэдэг. Энэ сам маань одоо ноосыг зулхай болгож бэлтгэдэг
ийм зориултын сан байгаа. Энэ самар ноосоо угааж цэвэрлж сэмэлсэн ноосоо энэ самнаад зулхаагаан бэлтгээд эсгийрүүлээд одоо бойтог, таавчиг одоо ахуйн хэрэглээний төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдийг хийж байна. Энэ хоёрын маань хоёр өөр байгаа нь тусын одоо нэг онцлог байгаа юу? За энэ нь болохоор эрмэн дамжуурхтай, энэ нь болохоор араа эрмэн дамжуурхтай. Эннээс гадна бас төмөр араатай юм 3 өөр загвартай машин үйлдвэрлэдэг. Энэ одоо энэ дээр самнаад бэлтгэсэн ноосороо бас ээрээд утас болгож болдог. Утас хийдэг төхөөрөмж нь одоо энд төр алга байна. Гэхдээ ерөнхийдөө бол утас одоо ээрдэг төхөөрөмж маань 2-оос 3 загварын бас тийм төхөөрөмж байдаг, үйлдвэрлэдэг юм байна. Тэгэхээр бизнес эрхлэгч байгаа тэр дундаа одоо гэртээ эсгий таавчиг хийгээд бэлэг дурсгалын зүйл хийх гэж байгаа хүмүүс байх юм бол одоо гар сам танд бас нэн тэргүүний шаардлагатай тоног төхөөрөмж болдог тийм ээ. Энэ гар сам маань ерөөсөө эсгий урлалын хамгийн гол төхөөрөмж болж өгч байгаа. Тэгэхээр энэ одоо нөгөө нэг пилонк маань ер нь баталгаа хугацаа карт тийм ээ. Баталгаа хугацаа ер нь өгдөггүй, ер нь хэр удаан бас хэрэглэгддэг юм бол? Энэ карт байна. Одоо энэ түрүүчийн манай үйлдвэрлэсэн самнууд 4 жил болж хахад явж байгаа. Энэ картны хувьд бол чанартай сайн карт байгаа тийм. Яг Монгол нооснд одоо Монгол ноосны нөгөө зориултын учраас энэ бол Монгол нооснд тохирч байгаа. Тэгэхээр басан жаргалагч би ер нь одоо юу гэдэг гар самыг те ганцхан Монголдо танаа бүлгийг үйлдвэрлэдэг импортоор ганц нэг байгууллагууд оруулж ирдэг гэж сонсч байсан. Тэгээд ер нь гар самж болоо тоног төхөөрөмжийн хувьд үнийн хувьд ер нь ямар хөө байдаг бол бусдад харьцуулахад? За гаднаас орж байгаа тоног төхөөрөмжийг бодох юм бол манай тоног төхөөрөмж хямд зориултын карт ленттэй учраас одоо хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа. Мөн энэс гадна нөгөө хас банкны лизингээр бас худалдаалдаг. Тэгэхээр илүү боломжтой лизингээр авах тий? Боломжтой. За. Тэгэхээр танаа одоо юу гэдэг энэ тоног төхөөрөмжүүдээс аваад ер нь хэдийн хэргийн хугацаанд харилцагчид маань одоо яг ашиглаж гин ер нь баталгаа хугацаа энэ төр гэж байгаа юу? Манайх тоног төхөөрөмж 6-аас 12 сарын баталгаат хугацаатай. Тоног төхөөрөмжийг ер нь авсан хүмүүс ашигаа хийцэн л гэж ярьдаг да тий. Сургалтын төвүүд их авдаг гэж сонсч. Сургалтын төвүүд бол нэлээд үйл ажиллагаа явуулаад байж байгаа. За үзэгчдээ тэгэхээр магадгүй та гар сан болоод эсгийний тоног төхөөрөмж сонирхож байгаа бол бидэнтэй холбогдоорой. Бид энэ удаагийнхаа Монголд үйлдвэрлэв булангаар хатан туул бүлгийг та бүхэндээ танилцууллаа. Тэдний хийсэн бараа бүтээгдэхүүн тань таалагджээл доорх хуцаар дэлгэрэнгүй авч болно. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын бэлтгэн хөргсөн энэ удаагийн суурь цаан нэвтрүүлэг маань үүгээр өндөрлөж байна. Бизнес эрхлэгч та бизнесийн амжилтын түүхээ хөгжлийн шийдэлтэй хамтдаа бичилцгийг хүсэж байвал бидэнтэй доор хуудас хаягаар холбогдоорой. Бид нэвтрүүлгийнхаа санал хүсэлтийг ч бас энэхүү утас хаягаараа хүлээн авч байгаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.